Сайн байцгаана уу эрхэм хүндэт найзуудаа, шинэ он сайхан ухтвуу монголчуудаа. Мөнх баяр та бүхэндээ хамт байна. Та бүхэнд дэлхийн төв оны онцлог мэдээ тусгай дугаарыг хүргэж байна. Бид өдөр бүр Бурятаас эхлээд хятад хүртэл хөрш орнуудынхаа амьдралын талаар та бүхэнд мэдээлдэг. Харин өнгөрч буй 12 сарын хугацаанд онцлог сонирхолтой үйл явдал маш их өнөрсөн тулд бүгдийг энгийн нэг дугаарт багтах боломжгүй байлаа. Тиймээс өнөөдөр зөвхөн хамгийн онцгой оны гол үйл явдлуудыг нийтгэн хүргэж байна. Эхэлцгээе. Ирэх жил морин жил тохиож гэж байна. Тиймээс манай эхний сурчлага морины тухай. Бурятад удаан хугацаанд намжин байсан бүгд 8 дахь улсын морин тойруулгад дахин туурайн төрөлгөн цурайтлаа. Ховорцсон спортын төрөл болох конкур дербиг сэргээсэн мартагдаж байсан уламжлууд хэрхэн дахин амилж буй бэлэгдэлт боллоо. Магадгүй энэ бид бүхэн аз хиймэр авчрах морин жилийн тохиож байж магадгүй. Үзүүштэй энэ спортыг хэрхэн сэргээсэн талаар дараагийн сурчлагаар үзээрэй. Спорт сонирхогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Бид Бурят улсын морин спортын уралдааны талбайд байна. Саяхан энэ талбайг их засварт оруулах шийдвэр гарсан шинэ уур амьсгал оруулж байна. Өнөөдөр энд Бурятын морин спортын түүхэнд үнэхээр чухал ховор үйл явдал өрнөж байна. Олон жилийн дараа конкур дерби буюу Саатта морин уралдаанд дахин зохиогдож байна. Энэхүү тэмцээнд хэд хэдэн морин спортын клубын тамирчид оролцож нийтдээ 40 орчим хүн цуглагчээ. Тэдний нэг нь 2 жилийн өмнө энэ спортоор хичээлж эхэлсэн бяцхан унаач Василий Саакашвилская юм. Мориных нэр Маркос. Ирээдүйд тэр өндөр амжилтанд хүрэхийг зорж байна. Өнөөдрийн тэмцээн маш өргөн хүрээтэй болж байна. Их таалагдлаа. Манайд дерби төрлийн уралдаан гарч ирсэн нь үнэхээр сайхан хэрэг. Энэ бол манежийн дасгал ба Саатта уралдааны дундах нэгэн шин туршлага юм. Моринд ч унаачид ч хоёуланд нь шин сорилт боллоо. Конкур дерби бол хурд болон саадыг даван туулах чадварыг хослуулсан спортын төрөл юм. Бурятын хэмжээнд ийм төрлийн уралдаан олон жил завсарлаад байсан нь тааруу нөхцөл тохиромжгүй талбайгаас шалтгаалж байлаа. Харин энэ удаагийн тэмцээнд зориулж ипподромд тусгай талбай шинээр бэлтгэжээ. Тэмцээнийг Бурятын ардын хурлын гишүүд болон олон нийтийн танхимын гишүүд дэмжин зохион байгууллаа. Ийм сайхан нартай өдөр цаг агаарч биднийг ивэж байна. Морин спортын уралдаан эхэллээ. Гарцууши Пони морин клуб болон ардын хурал хамтран ийм тэмцээн зохион байгуулж байгаад баяртай байна. Тэмцээнд Орос улбаны улсын цэргийн алба хаагчид ч мөн оролцсон байна. Харин энэ сурчлага бол жинхэнэ шинэ жилийн уур амьсгалын түгээгч юм. Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулдаг бизнесийн байгууллагуудын шилдэг чимэглэлийн уралдаан инээмсэглэл бүтээл сэтгэлгээг түгээдэг уламжлалтай. Шуудангийн гэр дуртай киноны хэв маягтай зоогийн газрууд гэдэг бизнес эрхлэгчид тансаг байдлаар бус харин баярын ид шидийг бүтээх уур чадвараа өрсөлдөг. Өвлийн турш биднийг дулаацуулсан тэр баярын уур амьсгалыг хамтдаа дахин мэдэрцгээе. Шинэ жилийн шилдэг чимэглэлтэй байгууллагыг тодруулах уралдаанд хамгийн түрүүнд Тамаз зоогийн газар нэрээ өгсөн юм. Танхимаа улаан өнгөр жимж Кавказын бэлэг тэмдэг гэгдэг амар жимсийг гол онцлогоо болгожээ. Бид дотор орчноо зөвлөлтийн хэв маягаар өөрсдийн гараар хийж чимсэн. Учир нь манай шинэ жилийн үйл ажиллагааны сэдв нь Кавказд болсон явдал буюу Шурикийн адал явдал юм. Яг одоо төв хаалгаа чимэглэж байна. Зочид маань шинэ жилийн уур амьсгалыг мэдэрч баяраа сайхан тэмдэглээсэй гэж хүсэж байна. Зураг авах бүс болон зоогийн газрын үүдний хэсэг нь онцгой анхаарал татна. Амар жимсийг нарсны мөчр гэрлэн чимэглэлтэй хослуулжээ. Ихэнхийг нь өөрсдөө урлаж хийсэн байна. Хотын төвд байрлах байгалийн шуудан гэрийн эзэн маш үзэсгэлэнтэй шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлжээ. Гадаах чимэглэлээс гадна доторх орчныг ч баярын уур амьсгалтай болгосныг харуулъя.
Гайхам сайхан Брэдэд зочилж буй гэжид оршин суугчид та бүхэн минь амар мэнд байна уу? Та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж шуудан гэрт минь тухалахыг урьж байна. Байгалийн шуудан гэрийн эзэн Галина Тарнуева чимэглэлээ өөрийн гараар хийжээ. Өвөрмөц Снегурочка 5 минутын дараа шинэ он гарахыг заасан цаг хүртэл байна. Гадах чимэглэл бол тусдаа түүх. Юуны түрүүнд би Брэд руу хийх аяллыг бэлэгдсэн том чемодан байрлуулсан. Мөн Улаан-Үүд, Брэд, Байгаль, Калининград, Москва, Санкт-Петербург гээд ил захидлууд хурж очдог Оросын газрын зургаар чиглэсэн заагч тэмдгүүд ч хийсэн. Гадна болон дотоод заслыг шинжлэх уур амьсгалтай болгон чимэх нь жил бүрийн уламжлал болсон. Манай хотын иргэд зочдод баярын уур амьсгал төрүүлэхийг хүсдэг. Гэрэл болон гоёмсог чимэглэлийн тусламжтайгаар баярыг ойртуулж байна. Всего в конкурсе 5 номинаций. Уралдаан өвлийн амд худалдааны төвийн шилдэг чимэглэл, өвлийн цонх худалдааны байгууллагын шилдэг чимэглэл, үйлчилгээний байгууллагын шилдэг чимэглэл гэсэн 5 номинацтай. Байгууллага бүр оролцох боломжтой. Собственности, киоски и павильоны. Шинэ жилийн шилдэг чимэглэлийн уралдаан 14 сарын 21-нд эхэлсэн. Өргөдөх хүлээн авах хугацаа 12 сарын 17 хүртэл үргэлжлэнэ. Уралдааны зорилго нь шинэ жилийн чимэглэлийн туршлагыг тодруулж бизнес эрхлэгчдэд дэмжих явдал юм а. Призовой фонд конкурса миллион. Шагналын сан 1 сая рубль, тус бүрийн номинацийн ялагчдад 100 мянган рубль, 2 дугаар байрт 60 мянга, 3 дугаар байрт 40 мянган рубль олгоно. Андрей Слепнев, Доржи Чайдопов, Новости дня. Хүүхдүүдийн мөрөөдөл сансарт дүүлээ. Байконурын хөргөх талбайгаас хүнд өвчтний даван туулсан хүүхдүүдийн зургуудыг тээсэн пуужин хөөрсөн юм. Энэхүү сэтгэл хөдлөмж ямар болсон бэ? Хүүхдүүд өөрсдийнх нь итгэл найдвар уран бүтээлд тэнгэр өд тэмүүлж байгаа хараад юу мэдэрсэн бол манай эрхүүдийн хамтран ажилтны бэлтгэсээр сурвалжлуудыг одоо үзэсгэе. Вот она сверкающая. Гялалцсан шинэхэн MC28 хүлэг гарч ирлээ. Өргөхийн өмнө 200 гаруй хүн уг пуужингийн угсралтад оролцжээ. Түүнийг самарын үйлдвэрлэсэн байна. Хүүхдүүд мөрөөдлөөр шингээж зурснаар нь бүтээсэн пуужинг төмөр замаар зөөж байгааг догтлон харж байлаа. Детские мечты. Уникальная возможность отправить. Мөрөөдлийн пуужин төслийн ачаар дэлхийн 14 орны 50 хотын хүүхдүүд өөрсдийн зурсан зураг сансар руу илгээх боломжтой болсон. Unity сан болон Роскосмос хамтран олон жил бэлтгэсэн энэхүү ажилд хүүхдүүд эцэг их хавдар судлалын эмнэлгийн эмч нар хамгийн их хүсэл нандин зүйлийг зурж илэрхийлжээ. Урт удаан эмчилгээний үеэр сангалзах их орн нь хайртай нохоо юм уу өөрөө эмч болохыг хүсдэг хүүхдүүдийн ихэвчлэн зурдаг зүрх байдаг байна. Тулгын хотоос оролцсон Варя Панкратова зүрх зурж. Тэр хавдрыг даван туулсан бөгөөд ирээдүйд зүрх судасны эмч болохыг мөрөөддөг. И делилась впечатлениями. Хөөрхтөн мөрөөдлөө таах уу? Тэглгүй яах вэ? Бодчихсон уу? Нэг санаа бий. Гэхдээ сайн бодож үзнэ. Хугацаа байна. В ожидании запуска ракеты на Пуужин бэлэн болохыг хүлээн хүүхдүүд Байконурт Оросын сансрын түүхтэй холбоотой газруудаар аялжээ. Энерги буран хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн олон дахин ашиглах дэлхийн тойргийн хөлгийг энд харж болно. Хэмжээ нь энд сүрд мэрж сансарт ганцхан ниссэн. Дараа нь төсөл өндөр өртгийн улмаас зогсжээ. производства. Газартахаар бууж байхад нь хит халалтаас хамгаалдаг байсан юм. Байконурын хамгийн ариун нандин хэсэгт хүүхдүүдэд сансрын хөлгийн тухай бүхнийг ярьж өгч байна. Ачаа зөөвөрлөдөг хөнгөн, хит хөнгөн зэрэг төрөл бүрийн хөлгүүд бүгд өөр өөрийн онцлогтой дахин давтагдшгүй юм. Сансрыг эзэмших ажил хүнд хэцүү дайны дараах жилүүдэд эхэлжээ. Байконурыг байгуулах шийдвэрийг зөвлөлт бүгд найрамдах холбоот улс 1955 оны 2 дугаар сарын 12-нд гаргасан. Харин 1957 оны 10 дугаар сарын 4-нд Москвагийн цагаар 22 цаг 28 минут 34 секундэд дэлхийн анхны хиймэл дагуулыг тойрог замд гаргасан билээ. Сансрын тухай энэхүү түүхийг хүүхэд томчууд бүгд л зүрхээ түгшэн сонсож байлаа. Протон зөөгч пуужин одоогоор хүнд ангиллын цорын ганц цуврал үйлдвэрлэгддэг пуужин юм а. Хор тавдрын улмаас хараагаа алдсан Даниэл Хачтуур дахин эмчилгээнд орж байгаа. Даниэл оюутан бөгөөд дуу хөгжим үгийг бичдэг. Тэр сансрын тухай тун сонирхолтойгоор сонсож байна. Мэдээж хэрэг миний мөрөөдөл бол сансар руу дуугаа явуулах. Мөрөөдөл биелж хүмүүс сансарт миний дууг сонсох байхаа.
Энэ бүхнийг мэдэрч чадах боломжтой хүмүүсийн нэг болох нь сайн хэрэг. Хүлд орох жижигхээлэл, агаарын давлгаа, үнэр танар. Даниэл шиг харж чадахгүй ч гэлээ зүрхчин савлж бусдтай адилхан мэдрэмж авна. В этой уникальной Энэхүү онцгой аяллаа турш манай олон хүнтэй бүлгийг Оросын сансрын нисгэгч Олег Срипочка дагалдан явсан. Байконурын стратегийн объектуудыг үзэж явах замдаа тэрээр хүүхдүүдтэй сансрын тухай мэтгэлцэн ярилцаж байлаа. Учир нь хүүхдүүдэд сансарт хэрхэн унтдаг, сансрын нисгэгч өдөржингөө юу хийдэг, бэлтгэл хэрхэн болдог гэд юм бүхэн сонирхолтой. день и как проходит подготовка. Өдөр бүр минутаар хөтөлбөрийн дагуу заагдсан байгаа. Би томилолтоор ажилдаа яваа бүгдийг хийж амжих ёстой. Бямб гариг өдрийн талан амралт үлдсэн нь станцаа төвлөнэ. А тем временем, кстати, Энэ хооронд сансарт гарч нисгэд бэлэн болсон нисгэгчдийн баг хорон мөч тутамд гарааны талбараа төхөж байлаа. Энэ бол эрхүүгийн угуул Сергей Никаев, НАСА-гийн сансрын нисгэгч Кристофер Уильямс болон багийн командлагч Сергей Кудсверчков. Тэр олон жилийн турш Unity сангийн элч байсан. Сергей бяцхан өвчтнүүдтэй хавдрын тасгуудад уулзаж тэдэндээ хамт мөрөөдлөж зурж одоо тэр мөрөөдлийн сансарт хүргэх гэж байна. доставит в космос. И вот важный день. Чухал мөчрлээ. Багийнхан өдөж байгаа хүмүүсийн хажуугаар өнгөрнө. Дараа нь нөөц баг. Улмаар сансрын нисгэгчид гарааны бэлэн байдлын талаар улсын комист тайлагнана. Готовности к старту. Бид Байконур сансрын талбай дээр зогсож байна. Хэдхэн минутын дараа соёуз цүлгийн хөөрөлт эхэлнэ. Ингээд хөөрлөө. Харсан бүхнээсээ таашаал авч сэтгэл хөөрөл үнэхээр дээд зэгтээ хүрсэн. Тэдний баяр хөөргийг хэмжин аргагүй. Энэ бүхэн тэдний эдгэрэх хүнд хэцүү замд тус болно гэдэгт, бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна. В обитаемых отелях Хөлгийн амьдрах модулуудад 125 орчим килограмм ачаа байрлуулсан бөгөөд тэдгэрийг олон улсын сансрын станц руу хүргэнэ. Үүнд шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тэдний дотор гигачат хэмэл оюуны сүлжээгээр ажилладаг програм тоног төхөөрөмжийн цогцлбор багтаж байна. Хиймэл оюун ухаан сансрын нисгэгчдийн туслах болж өдрийн тэмдэглэл хөтлөх, тайлан бичгэд дэмжлэг үзүүлнэ. Энэ бол олон улсын станцад ажиллах нисгэгчдийн 74 дахь урт хугацааны аялал юм. Аялал 8 сарын турш үргэлжлэнэ. Нисгэгчид 2 удаа нээлттэй сансарт гарах болно. Харин бид дэлхий дээрээс тэдний ажлыг мөн эд шидэд итгэдэг хүүхдүүдийн мөрөөдөл хэрхэн биелж байгааг ажиглан харж байна. специально для программы новости с космодрома Байконур. Үүр байгалын хязгаар оны жинхэнэ дэвшил болсон үйл явдал бол их талын нутгийн зүрх үзэсгэлэн байлаа. Читад нэгдсэн энэхүү шинэ үзэсгэлэн VR технологи хөгж буй үзмөрүүдийн тусламжтайгаар агуу нүүдэлчдэнгийн эзэн гүрний түүхэнд шууд хүрэх боломж олгож байна. Орчин үеийн технологийн нүүдэлчдийн эзэнт гүрнийг хэрхэн амжилуулж байгаа вэ? Мөн яагаад өөр байгалийн хязгаар түүхчдийн шин татах төв болж чадах вэ? Яг одоо үзээрэй. Өөр байгалийн бүс нутагт археологчдын олдвор бүр нүүдэлчдийн овог амьгуудын түүхийг улам тодруулах боломж олгодог. Жишээлбэл хүнүү угсааны дарагчдын гараар бүтээсэн 2000 гаруй жилийн настай шаварваар сулга. Судлаачид хүнүүгийн овог амьгууд л хожим Ромын эзэнт гүрнийг довтолсон гүннүүгийн иргэншлийн үнс болсон гэж тогтоожээ. Бас нэгэн сонирхолтой олдвор бол буддын зан үйлд хэрэглэгддэг оршуулгын эрх юм. Эдгээр олдвор манай эртний 6-аас 9-р зууны үед хамаардаг. Та бодоод үзтээ. Буддын шашин энэ нутагт 16 дугаар зуунд л бүрэн нэвтэрсэн байж. Энэ тухайн үед энд аж төрж байсан хүмүүс буддын шашинтай ямар нэгэн холбоотой байсныг гэрчилж байна. 100 бүр 1000 жил хадгалагдсан эд үлгийн зүйлс гоёл чимэглэлүүдийг аймгийн музейн үзэсгэлэнд бүх талаас нь бүр ойроос наривчлан үзэх боломжтой. Соронзон ашигласан энгийн техникээр зарим үзмрүүд агаарт хөөх мэт харагдана. Харин VR технологи зочдыг агуу хаад жанжидын оршуулгын газар руу аюулгүйгээр аялуулахын зэрэгцээ зөвхөн суурь нүлдсэн эртний ордны доторх орчинд алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. 13 дугаар зууны энэ барилгын баттай бүрэн гүйцэд сэргэн бүтээсэн хөлбөр өмнө огт байгаагүй. Манай баг эрдэмтдтэй хамтран Кондын ордны 3D сэргээгдсэн бүтцийг бүтээлээ. Энэ бол үнэхээр түүхэнд оруулсан бодиттой хөв нэмэр юм.
Аймгийн музейн агуу их талын зүрх нэртэй үзэсгэлэн нь өөр байгалийн хязгаарт анх удаа байгуулагдаж байгаа нүүдэлчдийн түүх соёлыг өгүүлэх музей. Дархан цаазат зохицолбор ямар болохыг харамлсан их загвар юм. Энэ зохицолбороо 4 гол цэгийг нэгтгэх нь үүнд Борзины бүсийн Кондион ордон, Пьяргунск дахь хэргийн тосгоны туур, үр байгаль дахь Чингис хааны хэрмэн байгууламж, мөн Чингис хаан төрсөн гэх нэгэн хувилбарт дурддагддаг Гизириум болдог орно. Цаашлаад Сухотины жишгээр музейн талбай, соёлын төвүүд үе шаттайгаар байгуулагдана. Организаторы надеются. Төслийн зохион байгуулагчид энэ санаачлага холбооны төвшний дэмжлэг авч зөвхөн нутгийн иргэд бус өргөн удам тал нутгийг зорин ирэх бүх зочдод түүх соёлыг шинэ хэлбэрээр хүргэнэ гэдэгт найдаж байна. Анатолий Тюльнев, середина земли, Забайкальский край. Халимагт олон мянган хүн догтлон хүлээсэн түүхэн оюун санааны онцлог үйл явдал боллоо. Энэ тулсаас тусгай нийслэгээр Будаа Шагжмууны хамгийн эрхэм шүтээнүүдийг элстэй хотод авчирсан юм а. Сүслэгтэй олон Оросын албаны улсаас гаралтгүйгээр эдгээр ариун шүтээнд мөргөх ховор боломж тохиолоо. Өнөө шүтээнүүдийг хэрхэн угтаа авсан болон тэд халимгийн төв сум хэр удаа залрах талаар дараагийн сурчлагаас үзээрэй. Спецборд ВВС. Энэтхэгийн агаарын цэргийн тусгай онгоц халимаг улсад буддын шашны нандин шүтээнийг авчирлаа. Энэ үйл явдлын ард буддын шашны байгууллагууд болон хоёр улсын дипломат төлөөлөгчдийн олон сарын урт хамтын ажиллагаа байсан юм. Элстэй хотод онгоц газарсны дараа лам хуврагуудын хамгаалалт ор шүтээнүүдийг хотын гол гудамжаар хүндэтгэлтэйгээр зөөж олон зуун иргэд гартаа цэцэг зул барин амьд сүлжээ үүсгэн ухтлаа. Дараа нь гигэн шүтээнүүдийг бүгд найрамдах халимаг улсын төв хэд алтан суврагад хурлын сүмд залгах ёслоллоо. Энд 10 дугаар сарын 18-ны хүртэл хадгалагдах юм. Энэ түүхэн өдрийн тохиолдуулан лам нар ном хурж, майн уншиж, буян хураасан байна. Халимаг улсын шажинлам гишээ тэнзэн чойдак хэлэхдээ энэ бол Оросын бүх буддистууд ялангуяа халимаг ард түмэнд онцгой завшаан гэж онцлоо. Энэтхэгийн төр ард түмэн мөн энэтхийн шашны удирдагчдад бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь хүн бүр энэтхэг рүү очиж мөргөж чаддаггүй. Харин ийм шүтэн бидний нутагт заларч ирэхэд хөгшин залуу ялгалгүй хүн бүр төв хийддээ ирж сүсэг бишрэлээ өргөх боломжтой болдгоо. Выступая перед священным. Шүтээнүүдийн өмнө мөргөл үйлдэж буй лам хуврагууд сүсэгтнүүдэд хандан халимаг улсын тэргүүн Бату Хасиков үг хэллээ. Тэрээр элстэй хотноо энэтхэгээс ирсэн Капилаваст хотын шүтээнүүдийг залсан явдал нь халимаг улс Оросын албаны улсын буддын шашны гол төв болохыг баталгаа хэмээн тодтогсон юм. Мөн тэрээр төв хийдэд хадгалагдаж байгаа шарира буддаа бурхан багшийн ясны совдон хэлбэрийн хэсгүүд нь халимгийн буддын санхын хамгийн үнэт эрдэнэ гэж дурдсан юм. Юуны өмнө би хоёр улсын удирдагчид Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, энэтхийн ерөнхий сайд Нарендра Моди нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Оросын ерөнхийлөгчийн ухаалаг бодлогоор буддын шашин манай улсад дахин шинэ хөгжлийн эрен үе рүү орж байна. Түүний санаачлагаар бид саяхан 3 дахь удаага олон улсын буддын форумыг энэ зохион байгуулсан. Энэтхийн ерөнхий сайдад дахин талархал илэрхийлье. Бурхан багшийн шүтэн өнөөдөр халимаг улсад Оросын албаны улсад заларлаа. Шүтээнүүдийг залруулсан нь хоёр орны найрсаг харилцааны бэлэгдэл гэж энэтхэгийн элчин сайд Винай Кумар онцлоо. Түүний хэлснээр өнөөдөр халимаг улсаас олон 10 хүн энэтхэгт очиж буддын гүн ухааныг судалж байгаа бөгөөд энэтхэгийн талч халимгийн ихтэй сургуулиудтай академийн солилцоог үргэлжлүүлэхэд бэлэн байна. Элстэд хүмүүс зөвхөн халимгаас бус Оросын өөр бус нутгаас ирж адис авна. Бид цаашид лам хуврагуудын хоорондын холбоо, мөн ард иргэдийн хамтын ажиллагааг боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд улам гүнзгийрүүлэхээр ажиллах болно. Капилавастугийн шүтэн хэмээх нэр нь бурхан багшийн төрсөн хот. Капилавастугийн нэрнээс үүсэлтэй. 1898 онд энэ эртний хотын туйрнаас бурхан багшийн сургаалыг дагагчин шарил бүхий авс илрүүлсэн төвтэй. Энэ шүтэнүүд тун ховор бөгөөд халимаг улсад энэтхэгийн үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 16 дурсгалт зүйлийн хуулбарыг бэлгэлэх ажээ. Тэдгээрийн дунд 2-оос 6 дугаар зууны үеийн чулуун баримл, дурсгалт хэсгүүд мөн санскрит хэл дээр бичигдсэн эртний судрын хуулбарууд багтсан байна. Бурхан багшийн шүтэн Оросын газар нутагт заларсан энэ мөч итгэл бишрэлийн гүр, найрамдлын гэрэл хэмээн орон нутгийн сүсгтэн олон хүндэтгэн хүлээн авч байна.
Нүүдэлчингийн эртний урлаг дахин сэргээж байна. Якут улсад морд харвааны сонирхолтой тэмцээнүүд эд дундаа өрнөж байна. Якут адуун дээр мордсон харваачид ердөө 14 секунд дотор байг онох ёстой. Ийм тэмцээнд хэрхэн бэлддэг вэ? Хамгийн хариуцлагатай мөчөд морд нь юу мэдэрдэг вэ? Дараагийн сурчлагаас мэдэж авна уу? Сегодня на ипподроме Юскады Өнөөдөр улс хатын морин тойруулгад эртний баатруудын сүр хүчийг санагдуулан уур амьсгал ноёлж байна. Эртний зоригт морьтон номд харваачдын домог амилж байгаа юм шиг л байна. Морьт харва бол энэ бүс нутгийн хувьд харьцангуй шин спорт боловч Евразийн нүүдэлчдийн эртний уламжлалаас ихтэй. Оролцогчид хурдан хүлэг морьтой давхин бай унахын тулд хурд наривчлалыг төгс хослуулах ёстой. Хурдтай давхиж яваа морин дээрээс харваач байг онож амжих ёстой. Хугацаа ердөө 14 секунд. Оноо нь наривчлал болон хурднаас хамаарна. Төрлүүдийн ялгааг хэлэхэд эхний төрөлд 30 метрийн зайд 3 бай байрлуулна. Оролцогчид морьтойгоо тэр замыг туулан бай болгоныг харуuna. Харин хоёр дахь төрөл нь цамхаг. Энд 3 бай нэг дор байрлаж, тамирчид хол зайнаас зэрэг харуулах ёстой байдаг. Уралдаанд цэвэр үлдрийн якут адуунууд оролцож байна. Морьтонгуудыг хэлж байгаагаар эдгээр адуун онцгой зан артай төсвөр хатуужилтай бөгөөд энэний тэмцээнийг бүрч сонирхолтой болгодог. Тамирчдад урам зориг өгсөн оролцогчдын нэг бол залуу харваач Мария Камашева өөрийн морь чигүүрийн талаар ийм ярьлаа. Нэг өдөр манай багш энэ спортыг сонирхож эхэлсэн. Бидэнд ч их таалагдсан. Эхэндээ зогсож байгаад харуулж сурсан. Дараа нь зориуд якут адуу авч морин дээрээс бэлтгэл хийж эхэлсэн. Миний морийг чигүүр гэдэг. Чигүүртэй бэлтгэл хийх үнэхээр хөгжилтэй сонирхолтой. Одоо энэ морьтойгоо бэлтгэсний дараа ямар ч морь надад айдас төрүүлэхэ болсон. Шинээр байгуулагдсан морьт харвааны холбоо тус спортыг хөгжүүлж бүс нутгийн хэмжээнд шин түвшин гаргах том зорилго тавьжээ. Цаашдаа бидний төрлийг Манчарын наадамд оруулах мөн жил бүрийн УСАХ олонхоогийн хөтөлбөрт тусгай төрлөөр багтааж энэ спортыг илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийг зорж байна. Зохион байгуулагчид морьт харвааны цомыг жил бүр уламжлалт болгон явуулахаар төлөвлөжээ. Мөн аймагуудын хэмжээнд морьт харваачдын клубүүдийг нээж энэхүү эртний бөгөөд сүр жавхлантай спортыг улам хөгжүүлэх зорилготой байна. Хятад улс энэ жилд мөн адилж цар хүрээгээрээ гайхшрууллаа. Түүхэндээ хамгийн өргөн хүрээтэй үндэсний спортын наадам 3 хотод зэрэг нээлттэй хийж 25 мянган тамирчин оролцсон юм. Энэ бол зохион байгуулалт хүч чадал гоо үзэсгэлэн дэлхийн дахин харуулсан оны хамгийн том спортын үйл явдал байлаа. Хамтдаа сонирхъё. Хятадын түүхэнд хамгийн томж тооцогдох бүх хятадын спортын наадам Нямгаргийн орой ёслол төгөлдөр нээлтлээ. Нээлтийн ёслол үзүүштэй бэлэгдэлтэй болж соёл технологи спорт 3-ыг нэгэн гайхамшигт үзүүлбэрт нэгтгэсэн юм. Төв тайзан усан дээрх газрыг бэлэгдсэн цагирган хэлбэртэй байсан нь Гуандо мужийг тусгай захиргааны бүсүүд болох Сянган Аоментэй холбоог илэрхийлж байв. Энэ 3 бүс нутагт нэгэн зэрэг үндэсний спартакиад анхудаа зохиогдож байна. Уламжлал ёсоор хамгийн сэтгэл хөдлөхөн мөч бол хот бүс бүрийг төлөөлсөн тамирчдын жагсаал байлаа. Үүний дараа бүгд найрамдагтад ард улсын төрийн талбайг 3 байршилд нэгэн зэрэг мандуулах ёслол болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулсан нэгэн чухал үйл явдал бол улсын тэргүүн нээлтийн ёслолд биечлэн оролцсон явдал юм. Бүгд найрамдагтад ард улсын дарга Си Жинпин тоглолтын албан ёсны нээлтийг хийлээ. 15 дахь удаагийн бүх хятадын спортын наадам албан ёсоор нэгдсэнийг зарлаж байна. Нээлтийн ёслолд олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Кристи Ковентри болон хүндэт ерөнхийлөгч Томас Бах нар оролцсон юм. Дуу хөгжим, гэрэлтүүлэг, дүрслэл болон бусад технологийн шийдлийг ашигласан том хэмжээний шоу нь өмнөд хятадын хурдтай хөгжиж буй их булангийн бүсийн ард иргэдийн нэгнүүл гарал угсаа нийтлэг мөрөөдлийг илэрхийлж байлаа. Дижитал технологийн тусламжтайгаар үзэгчдийг 3 бүс нутгийн бэлэг тэмдэг болсон газруудаар аялуулсан нь онцгой байлаа. Синган дахь Викторийг Бомтос, Аомени Гиген Паулын сүмийн нүүр тэндээс Гуанчжоугийн телевизийн самхаг хүртэл дүрсэлжээ. Галын бомбрыг өмнөд хятадын тэнгисийн 1500 метрийн гүнээс олборлсон байгалийн хийгээр асаасан нь тус наадмын бас нэгэн бэлэгдэл боллоо. Арван дахь удаагийн бүх хятадын спорт наадамд нийт 25 мянган тамирчин оролцож 34 спортын төрлөөр 419 багц медалийн төлөө өрсөлдөнө. Хятад үндэсний спортикад 11-р сарын 21 хүртэл үргэлжлэх юм а. Харийн оны төгсгөлд тодорсон эрэг жилийг бүрхэлдэн тодорхойлох гол чиглэл хандлага бол аялал жуулчлал огцом өсөлт юм. Хятадтай тогтоосон визгүй дэглэм нь аль хэдийн эхний үр дүнгээ өгч жуулчдын захиалга нь нэг дахин өсөж байна. Харин одоо зочдыг зүгээр нэг хүлээн авах бус гайхшруулах гол нь зорилт болжээ. Оросын бус нутгууд зочдын шинэ урсгалд хэрхэн бэлтгэж зам хаагуураас өөр ямар өвөрмөц маршрутад санал болгож байгаа талаар дараагийн сурчлагаар үзээрэй. Хятадаас хайрыг түгэн нэртэй нислэгт бүртгэл эхэллээ. Москва Бээжин чиглэлийн МЮ 2076 онгоц удахгүй хөрөх гэж байна. Энд Шереметьево нисэх буудлын бүртгэлийн лангууны өмнө нэг игнэн зогсож байгаа хүмүүс бол Москва Бээжингийн нислэгийн зорчигчд юм. Өөрсдөө ч мэдлгүйгээр нэгэн том үйл явдлын оролцогчд болж байна. Учир нь тэд бүгд найрамдагтад ард улсын их газарт визгүй зөвхөн гадаад паспортоо харуулсан нэвтэрж буй анхны жуулчдын нэг болж байна. Александр Бээжингээс Шанхайг зорно мөрөөдөл нь биелж байгаа нь энэ юм. Аяллаа тийзээ тэрээр бусдын адил эртлэн авчээ. Гэхдээ хятадын талын шийдвэрийг таалахгүй хүмүүс ч байгаа гин. Шанхайг хөндлөн голд үзмээр байгаа. Нөхөрсөн орнуудын чинь энэ бол ёстой зөв шийдвэр шүү. Хятадын соёл дурсамжтай аяллуудаас гадна бизнесээр холбогдсон олон Орос иргэд энэ гинтийн шийдвэрийг хүүцэн хүүхвэ гэх хятадын алдартай хэлцээр тайлбарлаж байна. Энэ нь харилцан хүндлэл, харилцан ивэл гэсэн утгатай дөрвөн ханз бөгөөд зүгээр ч нэг гоё үг биш юм. Харда энэ бол вокзал. Хүүхдүүд бие дааж зугаалж байна. Эцэг эхчүүд нь ч тоогч үгүй байна. Аюулгүй байдлыг хангасан байдал алмааруулж байгааз уровень безопасности просто поражает. Блогер Станислав хятадын тухай олон баримтат кино хийжээ. Түүний хувьд анхны уулзалт хятадын зочломтгой байдал өөрийн сониучсан үнэлж баршгүй туршлага байсан. Тухайн үед тэр түрээсийн байр хайж байжээ. Дэлгүүрийн худалдагч ир бүхнээ хаяад байрны эзэнтэй тохиролцоод ярилцаад намайг хөтөлж гараад очих хөстэй газарт нь хөргөж өгч байгаа юм шүү дээ. Зарим аяллаа компаниуд визгүй зорчих дэглэмийг урьдчилан таамаглаагүй ч эрт арай хизээ нэгэн цагт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байжээ.
Энэ шийдвэр үнэхээр таатай гинтийн бэлэг байлаа. Хятадд аялах хүсэлтэй хүмүүс олон байдаг ч виз мэдүүлэх шаардлага нь аяллалын урсгалыг багасгадаг байсан. Оросын иргэд Хятадд визгүйгээр 30 хүртэлх хоног байх боломжтой боллоо. Нэг нь ашиг олж, нөгөө нь зардлаа хэмнэх нь дамжиггүй ч яг тоо гаргах боломж хараахан алга. Эдийн засгийн хувьд харин эрэлт 1.5 дахин нэмэгдэх төлөвтэй. Өнгөрсөн жил гэхэд сая 500 мянган орос иргэн Хятадыг зорьсон байна. Хосолтмол аяллаа эрэлт нэмэгдэж байна. Эхлээд энэ газарт соёлын аялал, дараа нь Хайнан дээр 7-аас 14 хоног амардаг загвар эрэлттэй байна. Харин Станиславын Хятадын тухай баримтат кинонуудын үзэлт бол тодорхой тоотой. Как Китай удивлялся баримтат кинонд нэг платформ дээр л гэхэд 5.8 саяудаа түрээслэгдэжээ. Другой Китаев «Дома на колесах по-китайски глубинка» кинонд 4.6 сая үзэлттэй байна. Сая үзэлт гэмээр ямар шуухан эрэлттэй байгаагийн тод илрэл юм. Шүр сувд шиг, эрдэнэ шиг бүтээл болсон гэхүүдээ. Бүр эрдэнэ очир шиг бүтээл болсон гэхэд хийсдэггүй. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Хүнжүнтэй уулзах үеэрээ талин тусгал шиг арга хэмжээ авна гэж мэдгдсэн. Мөн бүгд найрамдагтад ард улсын энэ алхмыг найрамдалтай маш чухал шийдвэр гэж нэрлэсэн. Харин энэ шийдвэрийн хариуд Орос улс хязээ визгүй дэглэм нэвтрүүлэх нь тодорхой босч шинжээчдийн тооцоогоор Хятадаас Оросд ирэх жуулчдын урсгал 25% нэмэгдэх хандлагатай байна. Хятадд манай улсад зорчих сонирхолтой хүмүүс олон бий. Манай хэл аялал жуулчлалын дэд бүтэц хэр зэрэг бэлэн байгааг энэ үеэр шалгана. Манай 141 сая иргэн Хятадд аялах өндөр сонирхолтой байгаа. Орос Хятадын хооронд 7 хоног бүр 2 орны агаарын тээврийн компаниуд нийт 150 орчим нислэг үлдэж байна. Харин анхны визгүй нислэг хөөрсөн Шереметьево нисэх бодол дээр бүх заалтууд Хятадаар орчуулсан нь аль хэдийн хүлээж авахд бэлэн байгаа гэлтгнэ. Энэ хүрээнд өндөрлөө Ice Global-ыг үзэж байгаа тэгвэл та зөвхөн Монголд төдийгүй манай хөрш орнуудад болж буй үйл явдлуудыг цаг алдалгүй мэдэх боломжтой. Мөнх баяр та бүхэнтэй хамт байлаа. Дараа 7 хоног дахин уулзцгаая. Дахин шинэ оны мэнд хүрье.